Бишхэн утга хууль зүйн их сургуулийн иргэн бизнесийн эрх зүйн тэнхимийн багш Ариуна байна. За би өөрийгөө товч танилцуулахад Монгол Улсын их сургуулийн төгссөн, сургуулаа төгсөөд прокурорын байгууллагад ажиллаж исэн, мөн одоо үйлдвэрт хуулийн зөвлөхөөр ажиллаж исэн. Одоо тэтгэврт гартлаа бол би шүүхэд бол шүүгчээр ажилласан. Анхан шатны шүүхэд би 25 жил шүүгчээр ажилласан. За миний мэргэжсэн чиглэл бол иргэний эрх зүй, иргэний процессын эрх зүйгээр мэргэжсэн байгаа. 2020 оны 5 сарын 1-ний өдөр 14-өөс 15 цагт би иргэдийн одоо сонирхсан асуултанд хууль зүйн талаар бол бас үн төлөвгүй зөвлөгөө өгөх гэж байгаа. Тэгэхээр энэ үн төлөвгүй зөвлөгөө гэдэг нь юу юм бэ гэхээр энэ про боно гэж ярьдаг. Тэгэхээр энэ про боно үйл ажиллагаа болохоор манай хуульчдын холбооны дэргэд Ахмад хуульчдын про боно клуб бас ажилладаг. Тэрний би гишүүн байгаа. Тэгэхээр бид нар иргэдэд тулгамдаад байгаа ойлгомжгүй байгаа асуулт юм уу тийм ээ? Эрх зүйн талаар ингээд үн төлөвгүй зөвлөгөө өгнө. Ер нь про боно гэдэг маань өөрөө латин үгнээс бол гаралтай. Сайн дурын үндсэн дээр үн төлбөргүйгээр олон нийтийн сайн сайхны төлөө хийж байгаа үйл ажиллагаа энэ про боно гэдэгт хамаардаг. За тэгээ хэрвээ хуульчид энэ про боно үйл ажиллагаа явуулж байгаа бол хуульчийн мэргэжлийн одоо нийт тустай үйл ажиллагаа гэж нэрлэж байгаа. За мөн энэ про боно үйл ажиллагааг чиглэлээр эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн байгууллага ч юм уу тэгээ багш нар энэ гэх мэт мэргэжлийнхаа чиглэлээр үн төлбөргүй үйл ажиллагаа явуулж байгаа юмнууд бүгдээр энэ про боно гэдэгт ордог юм аа. 2020 оны 5 сарын 1-ний өдөр хэрвээ та одоо танд ойлгомжгүй зүйл байгаа асуудал авлах хуулийн талаар юм байх юм бол энэ ILO гэдэг вебсайт руу ороход бол тэнд хуульчид бол бас зөвлөгөө өгдөг байгаа. Тэгэхээр тэр вебсайтаар дамжуулаад сонирхож байгаа асуултаа хуульчаас зөвлөгөө авч болно. Тэгэхээр энэ үйл ажиллагаа 5 сарын 1-ний өдрийн 14-өөс 15 цагт бол би өөрөө оролцох юм байгаа. За бусад цагт бол ямар ч тохиолдолд түрүүний хэлсэн вебсайт руу та орох юм бол хуульчид хандаж одоо мэдэхгүй байгаа зүйлээ, тулгамдж байгаа зүйлийнхаа талаар зөвлөгөө авч болно гэдгийг та нарт мэдээлж байна.